би өнөөдөр өөдрөг байх сонголтыг хийж байна. Бүх зүйл сайхан болж бүтэж байгаа болохоор биш. Миний амьдралын хамаг зүйл учир нь олдоод асуудалгүй, санаа зовх зүйлгүй болоод шаналлгүй болчихсон байгаа болохоор биш. Тэ би тийм байхыг хүсэж байна. Өнөөдөр би сөргөөр юм руу харахынхаа оронд өөдрөгөөр хандаж эхлэх юм бол тэр боломжийг, тэр амжилтыг бий болгох магадлал нь өндөр байдгийг би мэдэж байгаа болохоор энэ тийм амархан асуудал, амархан сонголт биш. Энийг хийхин тулд би өдөр шөнөгүй дахин өөрийнхөө эрүүл амьдрал, өөдрөг хандлагын дадал зуршлыг давтах, хувь хүнийхээ зохион байгуулалтыг өндөр түвшинд барьж өөрийнхөө зүрх болгон толгоондоо үнэнчээр амьдарч сурах хэрэгтэй байдаг.